Хөтөлбөр эдийн засгийн мэдээгээр үргэлжилж байна. Студид эдийн засгийн сэтгүүлч Оян ажиллаж байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За тэгэхээр өчигдрөөс эхлээд Эрдэнэс 5-7 компанийн зүгээс 5-7 ногдол ашиг 1200 хувьцааны үлдэгдэл мөнгийг бол иргэдэд олгож эхэлсэн. Тэгэхээр зах зээлд бэлэн мөнгө шууд гаргах нь өөрөө эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бага мөнгө идэж гисэн тий гэж эдийн засгч дүгнэдэг. Тэгэхээр энэ тал дээр ямар зөвлөгөө өгөхөөр? Ерөнхийдөө бол сая таны дурдсанчлан одоо нэг их найт төгрөгийн бэлэн мөнгөний нийлүүлэлт тутамд инфляцид 1% сөрөг нөлөө үзүүлдэг гэж ийм мэдээлэл өгдөг. За тэгэхээр ерөнхийдөө хувьцаат компаниудын хувьд бол төрийн өмчт байсан ч гэсэн ерөнхийдөө өнгөрсөн оныхоо цэвэр ашгийг санхүүгийн тайлан гаргаад за цэвэр ашигаа тооцоолоод хувьцаан эзэмшигчдэд нийт одоо хичнээн нэг хувьцаанд нь хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах вэ гэдгийг бол тодорхой болгодог. За ингээд Эрдэнэс 5-7 хувьцаат компанийн хувьд гэхэд 2024 онд нийт цэвэр ашиг нь 4.5 их найт төгрөг байсан. Үүндээ бол 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашигт 3.9 их найт төгрөг хуваарлаа гэдэг ийм шийдвэрийг бол төлөөлөл удирдах зөвлөлөөс нь гаргасан. За ингээд нэг хувьцаанд 326 төгрөг олгоё гэд бүтэн 1072 хувьцаатай иргэн бол нийтдээ 350 мянган төгрөгийг бол одоо ногдол ашигын хуваарлалтанд авж байгаа гэсэн үг. Иргэдийн хувьд яг энэ ногдол ашигт авсан мөнгөө багадаа 70%-ийг нь бол яг хэрэглээндээ зарцуулдаг гэсэн ийм мэдээлэл өгдөг. За манай улсын хувьд бол импортлогч улс учраас энэ хэрэглээ нь импортыг дэмжсэн худалдаа авалт болоод за нөгөө талдаа бол валютын ханш за инфляцид бол сөрөг нөлөө үзүүлдэг ийм одоо эдийн засгийн нөлөөллүүд гарч ирдэг. Одоо энэ ногдол ашигаа хуваарлалтаа авсан иргэдийн хувьд бол төдийлөн одоо үр дүнтэй хөрөнгө оруулалтанд бол оруулах боломжгүй байгаа. Яа тэгэхээр маш бага хэмжээний мөнгө иргэдэд ирж байгаа учраас төдийлөн хөрөнгө оруулалт бол болох боломжгүй гэдгийг иргэд хэлж байна. Гэтэ энэ талаараа нөгөө иргэдтэй жоохон мэдээлэл өгвөл яг гоо сонирхож судалж үзэх байх. Гэтэ ямар ч мэдээлэл авахгүй болохоор тэгээ нэг хэдэн төгрөг дансанд орж ирээл тэгээл байж дууссан байдаг. Хөрөнгө оруулал уг нь одоо улс орондоо илүү ашигтай гэж боддог. Гэхдээ яг үнийг хэлэхэд одоо бидний төлж байгаа татвар бүх юмар ингээ хийж байгаа юмнууд нь харахаар сэтгэлд хүрдэггүй. Чи одоо тэгэл ах хэрэглийн дээл сууж байгаа. Аль болох 1702-аа өшөө нэмээд илүү юм ногдол ашиг авдаг болвол их зүгээр л. Иргэдийн хувьд ногдол ашигт хуваарлаж авсан энэ мөнгөн дүнгээ одоо ямар нэгэн байдлаар аль нэг зүйлд хөрөнгө оруулах ч юм уу хувьсаа бонд худалдаа авах бол ямар нэгэн байдлаар боломжуулах хомс за энэ талаар мэдээлж гсэн хомс гэдгийг бол хэлж байсан. Тэгэд энэ мөнгөөр хөрөнгөний зах зээл дээр бол хөрөнгө оруулалт хийх бол боломжтой. Бид нэр бол энэ мөнгөөр хэрэглээнд явах юм бол нэгсэндөө ирээдүйд ногдол ашиг орж ирэхгүй, ирээдүйд өгөөж авахгүй хэрэглээд бол дуусчихна. Энэ мөнгөөр бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгөний биржтэй байгаа А самбарын хувьцаануудыг бол авах бол боломжтой. Тэхийн тулд та бүхэн брокер дилерийн компаниар холбогдоод манай дээр бол нийт 52 ширхэг брокер дилерийн компаниуд бол байгаа. Аль дуртай өөрт хамгийн ойрхон брокер дилерийн компанитай холбогдоод аль хувьцаанд хамгийн илүү өгөөжтэй байх талаар ярилцж байгаад хөрөнгө оруулалт хийж болно. Ингээд судлаад үзэхэд Монголын хөрөнгөний мэржийн топ 20 индексийн сарын дундаж хэлбэлцлийг бол бас шинжээчд гаргаж ирсэн. Ингээд харахад бол жил бүрийн 4-5 дугаар сард бол яг энэ топ 20 индексийн хувьцааны ханшуул тодорхой хэмжээгээр буурдаг ийм дүр зураг ажиглагдсан байна. Энэ бол 2015-аас 2025 оны эрхий дүр зургийг та бүхэнд харуулж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ цаг үед бол иргэдийн хувьд бага мөнгөнд дүн гэлтгүүгээр за аль нэг хувьцаа авах, за эсвэл бондод одоо хөрөнгө оруулах гэх мэтчлэнгээр ингэж хөрөнгө оруулах юм бол өөртөө болоод улсын хоорондоо ч гэсэн хийж байгаа нэг томоохон хөрөнгө оруулалт болж чадна гэдгийг тэд хэлж байна. Усаа бодвол бид бүхэн одоо энэ олж байгаа одоо энэ 3 цудагийн олгож байгаа эдийн санхлоогийн ногдол ашигийг хөрөнгө оруулалтын хориг хэлбэрлүү шижүүлээж гэж хэрэгтэй одоо уриалмаар бага багаар тэр одоо хөвшил болох хэрэгтэй байхгүй. Энэ хөвшил нь магадгүй энэ 1200 хувьцаанаас эхлэх ёстой. Тэгээ дараа сар болгоны цалингаас ч гэдэг юм уу бизнесийн одоо босод орлогосоо ямар нэг байдлаар хөрөнгөлүүлээч хөрөнгө оруулаач энэ тухайн хүн хийсаад манай улсад байхгүй. Улс сайн байвал иргэд хүн авдаг гэдэг сайн байна шүү дээ. Одоо компаниудын хувьцааг харах юм бол за хүмүүс ямар компани руу илүү хөрөнгө оруулах одоогийн байдлаар зөвхөмжтэй өнөхөр одоо банкнууд байж. Өөрөөр хэлбэл одоо банкнуудын нэг 3.5 жилийн ашиг нь зах зээлийнхаа үнэлгээтэй тэнцэж байгаа. А бусад компаниуд дээр одоо 10 жилийн ашиг 15 жилийн ашиг нь үнэлгээтэй тэнцдэг. А тэгэхээр банкуд дээр бол үнэлгээ санхүү үзүүлэлтүүд бол маш сайн үр дүнтэй. За зарим банкуд бол нэг 17-18% ногдол ашиг тарааж ах шиг байна.
Тэгэхээр одоо ногдлол ашигасаа одоо хөрөмтлийг бий болгоод яг одоо энэ 4-5 дугаар саруудад бас хөвцөөний хөрөмтөл хийвэл хамгийн тохиромжтой сар гэж хөрөнгө оруулагчдын одоо зөвлөхүүд, шинжээчдийн зөвлөсөл хардаг. Иргэдийн хувьд аль болох за хэрэглээнд зарцуулах гэхээс илүү хадгаламжиндаа хийх за эсвэл хувьцаа, бонд гэх мэтчлэн аль нэг зүйл санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг бол худалдаа авах, хөрөнгө оруулах нь чухал гэдгийг эндээс харж байна. За эргэн та хэрвээ аль нэг компани хувьцааг сонирхож байгаа, за ямар компанид бол хөрөнгө оруулах вэ гэдгээ төдийлөн мэдэхгүй байгаа бол за брокер, дилерийн компаниудад бол захимаар хандаад мөн одоо бүртгүүл үүсгээд за захимаар бол хувьцаа авах боломж нь бол нээлттэй байгаа юм а. За яг одоогийн байдлаар гэхэд хамгийн эрсдэлгүй бас хөрөнгө оруулалт гэж хэлж болох зүйл нь болохоор бүтээгдэхүүн нь болохоор 4-р сарын 16-нд засгийн газар бонд гаргана. За энэ бонд бол бас одоогоор хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох боломжтой гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. Мэдээлэл хүргэлээ.